Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Яманы махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Царай муутай Ари, за Ааш муутай Ари нар хамтран хүргэдэг. За найруулагчаар Ундрах ажиллаж байна. За ундрах маань ажиллаж байна. Өнөөдрийн манайгийн Hot Topics нэвтрүүлэгтээ гэр бүлийн гишүүн бүр дүрээтэй Jamieson брэнд хамтран ажиллаж байна. За мөн өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд таваараатай Mobicom хамтран ажиллаж байна. За өглөөний минь Ари сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. За өнөөдөр энэ 7 хоногийн сүүлийн Hot Topics-ийн дугаар эхлэх гэж байна. Улаанбаатарт 9 цаг 13 минут болсон байна. Hot Topics нэвтрүүлэг бол таныг дэлхийн сэдвээс хоцрохгүй байх зорилготой. За гэхдээ хоцрохгүй дээр хав халуун дээр нь хөргөх зорилготой юм нэвтрүүлэг. Хаяа жоохон түлэн, хаяа жоохон түүхийрүүлнэ. Гэхдээ ямар ч байсан бид хоёрын зорилго бол халуунд нь хөргөх зорилготой. Тэгэхээр өнөөдрийн бодогнуудад эхлээд ерөнхийдөө танилцуулъя юу ярих юм. За Америк нэгдсэн улсад нэгэн том хэрүүлийн видео их тарсан байна. 25 мянган хүн шеэр хийсэн. За доор нь 75 мянган комменттэй зүгээр Америкт яриад энэ одоо сонирхож байгаа юм байна. За Tarpon Coast Fishing Charters буюу хоёр юм жижиг завтай завинд хоёр хүмүүсийн 4 минутын турш хоорондоо хэрэлдэж байгаа бичлэг тэр чигээрээ одоо тараад байгаа юм байна. За би хараа үзсэн гэвод тоо. За үзсэн гэнэ. За тэгээд энэ тухай бас ярина. Тэгэд Лаура Лумер гэдэг нэр трендер яг одоо орж ирсэн байна. За түрүүн энэ хоёр бол Америк нэгдсэн улсад яг одоо тэргүүлж байгаа хоёр сэдв байна. За түрүүний хэрүүл бол одоо 24 цагийн өмнөөс одоо эхлээд 100 мянган хайлттайгаар за яг одоо Америк нэгдсэн улс тэргүүлж байгаа юм байна. За харин нөгөөх нь бол 100 мянган хайлттайгаар 11 цагийн өмнөөс Лаура Лумер гэдэг нэр хайлтанд тэргүүлж эхлэв. Энэ ямар учиртай хүн юм бэ? Энэ нэрийн цаана бас хүн нуугдаад байгаа юм биш үү? Дэлгэрүүлж ярина. Энэ нэрийн цаана бол хинэгний ах нь нуугдаж иж манай гэдэг. За Их Британд астероид буюу сүлтод гэдэг ийм нэртэй хайлт 5000 хайлттайгаар яг одоогоор ихтэй трендлж эхэлж байгаа хоёр ч явж байна. За мөн Bianca Censori гэдэг хайлт яг эд халуун чанагдаад үнэхээр шүүслэг бодог чанагдаж дөнгөж ихэрч байна. Жинхнээс хин нэг хүний ахын тухай мэдээ тий. Нэг тийм. Тэгэхээр Bianca Censori 20 мянган хайлттайгаар Америк нэгдсэн улсад яг одоо трендлж эхэлж байгаа юм байна. За миний хувьд болохоор өнөөдөр өглөө эренгүүтээ би одоо Америк нэгдсэн улсын тренд нийт явж байгаа тэр хоёр хүний хэрүүлийг үзлээ. Би тийм амьдралынхаа 4 минутыг тэр хэрүүл зарцуулсан да яг одоогоор хорсоол харамсалтай юм. Ямар новшоо үзээ суугаад байгаа бэ гэж бодсон зөө. За ямар ч ихний ээлжинд би Унгар улс чи ерөөдөө нэлээд тийм хурц тод одоо ерөнхий сайдтай шүү дээ Виктор Орбан гэдэг. Ерөнхийлөгч лөө те. Ерөнхий сайд. За мань нөхөр нэг шийдвэр гаргаж байгаа улс төр. За энэ шийдвэр хинтэй холбоотой гарсан ер нь энэ цаашид яаж нөлөөлөх нь гэдэг тухай эхний мэдээлэл хүргэх ба дараагийн мэдээлэл болохоор за энэ Ирвин гэдэг нэрийг бид нар сайн мэдэхгүй. Ягаад тэгэхээр Монголд нэг тийм тодорхой одоо ингээд олигтой одоо танигдаагүй гэх юм уу? Гэхдээ англи хэлээр ярьдаг орнуудад Стивен Ирвин гэдэг хүн үнэхээр ингээд домог мэт яригддаг байсан. Бид нар нэг матар хоч данди гэж ярьдаг байсан шүү дээ. За нэг матартай нэг те Австрали кино байдаг байсан. За тэгвэл Стивен Ирвин гэдэг хүн бол Австралиас гаралтай матрын ангууч гэж яригддаг ийм хүн байсан. За энэ хүн маань 2006 онд харамсалтайгаар нас барсан. За энэ хүний хүүн одоо 90 цент хүрээд нас бийд хүрээд одоо баг хагас нүцгэн зураг авах болсон юм уу да. Тэр энэ бол бүсгүүчүүдээ бөөнөр үзэх бид шүү. Нүд хүчрлэн гэдэг юм байна тий. За сүүлийн мэдээлэлээ би Өмнөд Солонгос улстай холбоотой мэдээлэл татсан. Ялтчгүй одоо яг олонний анхаарлын төвд байна л да. Ерөнхийдөө Юн Сүкёлийн одоо хувь заяа одоо удахгүй яг одоогоос нэг цаг 44 минутын дараа шийдэгдэх гээд байна л да. 11 цагт Юн Сүкёлийг импичмент хийх үгүй юу буюу бүрэн эрхээс татгалзуулах уу одоо авч хаях уугүй юу гэдэг шийдвэр нь бүгдээр нь Солонгос улсын шүүхээс гарах нэ энэ тухай мэдээллийг хүргэх нэ. За. Эхний мэдээллийг манай Ааш мод хүргэнэ. За. Ааш модын бодог. Ерөнхий сайд Виктор Орбаны хувьд олон улсын гэмтэргийн шүүхээс Унгар улсыг татан гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхээр яагаад ингэж татан гаргаж байгаа шалтгаанаас нэг зүйлтэй давхцаж байна л да. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг одоо олон улсын гэмтэргийн шүүхээс одоо Хамас Израилийн дайны мөргөлдөөний үеэр за Палестинчуудын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндслэлээр олон улсын гэмтэргийн шүүхээс хэрэгт буруутгаад татсан.
Яг ингэж яг энэ мэдээллийг одоо хийсний дараах нь Виктор Орбан албан ёсоор мэдээлэл хийгээ заяа түүний өмнө. За Беньямин Нетаньяху одоо ерөнхий сайдаа та манайд ингэж очлоороо энэ олон улсын гэмтэргийн шүүхийн тийм үү шийдвэр манай улсад бол нөлөөлөхгүй. Та манайд ирэхэд бол бүрэн эрхтэй, бүрэн нээлттэй байх болно гэдэг мэдээлэл хийжсэн. Тэгвэл яг одоо энэ айлчлал болж л да айлчлалтаа зэрэгцээд Виктор Орбаны хувьд улс орноо олон улсын гэмтэргийн шүүхээс татан гаргачаад байна. Тэгэхээр яагаад татан гаргаж байгаа вэ гэдэг дээрээ ийм хариултыг хэлсэн байлээ. Олон улсын гэмтэргийн шүүх улс төрийн шин чанартай болсон. За. Одоо тэр 1998 онд ингээд одоо санал нь батлагдаад 2002 онд байгуулагдсан тэр шүүх тийм үү дайны гэмт хэрэгтнүү те ямар нэгэн мөргөлдөө өмнө самууны үеэр олон нийтийг хамарсан одоо хядлага явуулсан буюу геноцид явуулсан хүмүүсийг гэх мэтчлэн буруутгах шүүдэг ийм гэмт шүүх штэ. А гэвчиг одоо Гаг хотод төвтэй шүүхийг одоо улс төрийн шин чанартай болсон буюу ямар нэгэн хүмүүсийг ингээд яллахта улс төрийн ямар нэгэн тийм одоо чиг баримжаа чиг хандлага баримтлаад байна гэж Виктор Орбан буруутгаад Беньямин Нетаньяхуг одоо ямар ч их орондоо ингээд авчираад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Беньямин Нетаньяхугийн хувьд болохоор энэ дээр нэг тийм юу гаргасан л та. Энэ шийдвэрийг гаргасан дараа антисемитик гэдэг үгийг мэдэн штэ одоо нэг еврейчүүдийг үзье ядах тийм. Еврей эсрэг үзлийг гаргаж байна энэ одоо юу гэдэг энэ надад нэг тийм шүү олон улсын гэмтэргийн шүүх гэдгийг хэлсэн надад бас ингээд сонирхолтой санагдсан л да. Яагаад ч юм те гэл. Тэгээ одоо ингээд 125 гишүүн оронтой энэ шүүхийн хувьд ингээд Европ твээс анхны улс нь гарч байна. Тэнгүүд яг одоо би BBC-ийн мэдээг хараад сууж байна. Энэ дээр ингээд бичснээр болохоор Европ ТV-с анхны улсын олон улсын гэмтэргийн шүүхээс гарангууд цаашаагаа ингээд нөхцөл байдал хаашаа өрөх юм. Магадгүй ICC буюу олон улсын гэмтэргийн шүүх татан буугдах тал руугаа явах юм уу те. Одоо энэ яалчгүй ямар нэгэн тийм нэг хаврын буюу одоо нөгөө Арабын хавар гэдэг шиг Европын хавар гэдэг нэг тийм үйл явдал болоод байгаа юм шиг нэг тийм мэдрэмж зөөр надад төрөөд байгаа юм л та. Гэхдээ ингээд нөгөө нэг одоо энэ олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд дээр бичснээр ер нь ямар нэгэн салхилаад байна гэсэн ийм барим юу айгүй их баримталсан байна өнцгийг. Тэр салхины үзүүрт нь одоо Виктор Орбан. За Виктор Орбан бол үргэлжийн бас хорц юмаа хилчдэг. За тэгээд хорц шийдвэрүүд гаргадаг. За тэгээд дээрэс нь Европын эсрэг дандаа бодлох баримтлах гэдэг. Тэгээд Унгарыг Европоос хөөгөө яах вэ гэж толгойн өвчин болдог Европод. Угийн тийм хүн. За гэхдээ энэ ICC буюу олон улсын иргэний шүүх бол одоо бидний мэдж байгаагаар бол Беньямин Нетаньяху одоо албан ёсны гэмт хэрэгтний жигсаалтанд нь орсон. Тэгээд Владимир Путин орсон. За Дональд Трамп буюу Америк нэгдсэн улс ICC шүүхийн одоо олон улсын иргэний шүүхийн ажилтнуудыг бид нэр баримтлах болно гэсэн. Өөрөөр хэлбэл энэ одоо шүүхийн олон улсын институцад гишүүн байгууллагуудад нь Америк орохгүй, за Орос орохгүй, за Израиль орохгүй энэ байжгаад одоо Европ суурьтай энэ олон улсын байгууллага нь хятад орохгүй. Ийм одоо байгуулга нь одоо дотроос нь ингээд задарч эхэлж байгаа бас нэг юу харагдаж байна те дүр зураг харагдаж байна. За энэ бол бас их сонирхолтой үйл явдал болж гин гэж дүгнсэн байна лээ. За би хамтран ажиллагчаа танилцуулаад дараагийн мэдээлэл рүү орно. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ гэр бүлийн гишүүн бүр дүрээтэй Jameson брэнд хамтран ажиллаж байна. За энэ Омега 3 гэдэг витаминыг бариад сууж байгаа л да. Тэгэхээр Монгол Олимпикс концерн 1922 онд Канад улсад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Jameson компани 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос хэрэглэгчтэй хүргэж байгаа. Манайх энэ витаминтай маш ойрхон. Ягаад тэгэхээр манай ээж уудаг, манай хүүхдүүд уудаг. Тэгэхээр ингээд энэ витаминыг би бол маш сайн мэдээд байна л да. Тэгээ яг одоо хамгийн сүүлд манай ээж цайрыг аваад угаас сууж байгаа байхгүй юу? За тэгэхээр Монгол Olympics концерн 1922 онд Канад улсад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Jameson компани 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос эхлэн хэрэглэгчдэд оруулж ирж хүргэж байгаа. За энэ дунд бол бид хоёрын онцолж байгаа бүтээгдэхүүн омега 3 байна. За олон төрлийн витамин, пробиотик, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, үе мөчний глюкозамин, мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхны буюу одоо үс арьс хумсны витамин зэрэг олон нэр төрлийг хэрэглэгчдэд өргөн сонголтоогоор хүргэж байна. Jameson бүх бүтээгдэхүүнээ зах зээл дээрх хамгийн аюулгүй, цэвэр, үр дүнтэй байлгахын тулд Канадынхаа стандартыг давж илүү шилдэг төрөх 360 pure чанарын амлалт өгдөг. Ингэснээр үндсэн түүхийн эдээс эхлээд эмийн сангийн 50 хүртэлх бүтээгдэхүүний чанарыг бүх үнцэг буюу 360 хэмээс нь харж чаддаг гэж байгаа. Одоо нэг юмсанда баталгаажуулж гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэлгүй яг одоо чинь хавар болж байна. Хавар болоход бас дархлаа
дархлаандаа илүү их анхаарах шаардлага гардаг. Тэгэхээр та бүхэн хэрвээ омега 3, за магний цайр гэх мэт энэ бүтээгдэхүүн хажигвал Jameson брэндийг санал болгож байна. Тэгэхээр өндөр тунтай омега 3 эрэгтэй эмэгтэй хүн зориулсан витамин, 4 төрлийн пробиотик, 2 төрлийн мелатонин, дархлаа дэмжих гоосх ингээд бүх төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Тэгэхээр бүтээгдэхүүн бүрд NPN буюу одоо дугаар байдаг. NPN гэсэн дугаар байдаг. Канадад хууль ёсоор зарагддаг бүтээгдэхүүний шашхан дээр энэ дугаар байдаг болохоор Канадад зарагддаг гэдгийг нь бол нотлохоо болд юм байна. Тэгэхээр тэрийг хараад ида NPN гэдэг нь. За. Тэн үү? Байна байт юм биш үү? NPN гэсэн байна. Тэгэхээр Канадад зарагддаг гэдгийг л ер нь болохоор нөгөө одоо чинь Азийн орнууд гаргадаг ч юм уу тиймэрхүү ингээд нэг юунууд байдаг шүү дээ. Зөвхөн ингээд Аз зориулж гаргадаг ч юм уу тийм ямар нэг тийм. Одоо үйлдвэр нь бол яг аль зах зээлд нийлүүлэх гэж үйлдвэрснээр бас ялгаатай дотроо бол агуулгууд нь өөр байгаад байдаг. Жишээ нь Япон машиныг Японы зах зээлдээ гаргасан хөлбөр нь хамгийн одоо юу гэдэг чанартай гэсэн супер байдаг гэж ярьдаг шиг. За Jameson брэндийн Канадад дах яг зориулсан энэ бүтээгдэхүүнийг Монголд инхүү оруулж зарж байна. Та бүхэн бүх гэмийн сангуудаар одоо ороод асууж болно байгаа. За мөн хүргэлтээр авах боломжтой. За хүргэлтээр авах бол City Farm Cigmen гэдэг вебсайтууд та бүхэн андараа дахиад хүргэлээд авч болно. Утсаар бас захиалгах өгж болно. 181923 гэдэг дугаарлал ярих 8. Jameson Vitamins Mongolia гэдэг та бүхэн Facebook-оор хайгаад аль бисны пэйжээс нь дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Лайк дараарай. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ гэр бүлийн гишүүн бүрдээрээ те Jameson брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. Зэ Hot Topics нэвтрүүлэг хүргэлжилж байна. Дараагийн сэдвлөгөө бүгдээр орно. За энэ Tarpon Coast Fishing Charters гэдэг энэ нэг хоёр загасчдал юм шиг байна. Би видеог нь үзэж амжсангүй яг үнэндээ зүгээр энэ юуг нь л үзлээ. Одоо энэтэй холбоотой бахан мэдээлэлүүд гарсан байлаа. За энэ мэдээлэл нь одоо жишээ нь энэ WFLA гэдэг ийм одоо сайт дээр Флоридад болсон энэхэн энэ үйл явдлыг нь тухай мэдээлэл гаргасан байлаа тийм. Энэ дээр л тулгуурлаад хэдэн мэдээлэл өгье гэж бодлоо. За видеог нь бол 25 мянган хүн Facebook дээр шеэрлсэн. За 76 мянган комментоор яг одоо явж байгаа юм байна. За тэгээд энэ видео нь бол за баахан л хараалын үг урсгадаг болтой. Юу гэж яах юм? Ари. За би ингээд хар өглөөгөр хаос Америкт хэрэлж байгаа хоёр хүний хэрүүлгийг заяа 4 минут үзэж суусандаа би одоо ч нэг тийм би шархлаа л заяа. Их хорсоод юу үзчихв чихээ угаах мань амаа угаах. Одоо нөгөө нэг чиний дөнгөс хэлсэн мэдээлэл дээр цацагцсан би яг одоо юу гэдэг вэ гэж шеэр хийсэн буюу апплод хийсэн Facebook-ыг нэг хараа сууж энэ заяа. Жишээ 26 мянган шеэр гэсэн шүү дээ. За өнөөх чинь 31 мянган шеэр болчихж байна. Өө за нэмэгдээд одоо яг Америк даяар л ерөөсөн ингэж. Америк даяар энэ бүр амар бужигна. Тэгээ ямар сан трендийн нэг дээр ороод ирсэн бахаар трендийн нэгт байгаа юм би одоо үзэх үүрэгтэй учраас тэгээ үүргийн дагуу үзчихэд тэгээ үүрэгтэй бараг жоохон орсод. Тэгээд 11 сая хандлт авцсан 54 мянган реакшнтай 37.9 коммент байна л да. За тэгсэн чинь за би ингээд заяа. За нэг залуу ингээд загасчлал сууж байгаа байхгүй юу? За. Тэгсэн чинь ингээд хажуулаас нэг бас нэг адилхан нэг жижигхэн завтай нэг нөхөр ирчээ. За тэгээ завин дээр нэг 2 3 байгаа. 2 3. Тэгсэн нөгөө залуу уучлаа гэл. Ухаан зулггүй дайраадах юм. Чи намайг ингээд одоо гомо момо гэлээ заяа. Тэгснэ ингээд тэр нэг загасчлалын байраа булаацалтаад байгаа мó эсвэл гүүрэн доогуур явах ингээд нэг тийм замаа булаацалтаад байгаа мó. Би ерөөсөө тэр бүх хараалтандаас нь хэрүүлэх нь учрыг ойлгоогүй байхгүй. Тийм бүр үнэхээр заяа. Би бүр 4 минут үзсэндээ одоо шархлаад байна шүү дээ. За тэгсэн чи ингээд сүүл рүү заяа. Тэгээ тэр ингээд дайраад байгаа нөхөр ингээд яг ингээд нөгөө бүтэн үдсэн үний хувьд дайраад байгаа нөхөр бол ингээд тэр арай нас залуу тийм үү. Одоо юу гэдэг нэг 40-од насны эрэгтэй 20-од насны ингээд нэг тийм залууруул дайраад байгаа үйл явдал юм байна л та. Ягаад тэгэхээр ингээд харах царинаа ингээд жоох хөхтэй жонгод энэ муу яад ингэсэн шиг те өөрөө 2 3лаа болохоор нэг тийм дуун чангарсан те нөгөө нэг амар нөгөө чанга дуутай нөхөч нь алтлаасаа бариулчаад нэг хуцаад идэх шиг. Тий яг тийм үйл явдал болоо. Тэгээ сүүл рүүгээ заяа хамгийн амар нь ууралсаар агаа заяа. Ууралж ингэж орилж ингэ хараалаг усгасаар агаад завируу давхиж ирээ. Завируу навирч гарч ирээ заяа. Харин одоо энэ ороод ирж за. Тэгээ би одоо ингэж ойлгохдоо бол завилуу нь орж ирсэн чинь нүдэн сандарсандаа завиа хурдалчих шиг боллоо тийм үгүй чи нөгөө хөрх юмд цухтах гэж орлоо. Тэгэнгүүтээ энэ нөгөө завин дээр ингээд яг энэ бичлэг хийж байгаа залуугаа бодлохоор хөрх юм ингээд бро гэл ингээд нэг тийм хараал ерөөл хийхгүй байгаа даахгүй нэг тийм айсын тааруулаа, ламын таагуулаа. За ингээд
Хөө би тэр чинь биш шүү дээ. Энэ завин дээр манай найз сууж байсан. Би тэнийг тэгж хэлээгүй. Бро та ингээд битээ уралта 50 байл та бро гэл тэгээд байгаа байхгүй. Тэсэн чинь нөгөөх нь ч юм уу гэл нөгөө нэг янз бүрийн айгүй хурцлал тий. Айгүй хурц хараалуудаа урсгаснаа завируу бүр өсөрч орж ирээд зодгож дайраад тэсэн чинь нөгөө мө хөөрхийн энэ нэг завин дээр сууж байгаа зэлээ болохоор ингэж байгаа байхгүй. Хөө би хүүхдтэй болооч тий. Байна гэсэн гинэ. Энэ одоо сайт дээр байгаа мэдээлэлээр бол please bro I'm a kid буюу bro болж л доо би хүүхэдтэй гэсэн. Гэхдээ хүүхэд биш л юм байна л. Уг нь насны өрсөн. Яг энэ одоо тий энэ залууг хэрвээ тэр дайраад байгаа залууг 40 орчим насны гэх юм бол нөгөөх нь 20 орчим насны залуу байгаа байхгүй нэг. Тэгээ 20 насны зүрх үд чинь тэгэл хүүхдэл гэсэн үг шүү дээ. Энэ бол тий. Тэгснэ ингээд яах гээд байгаа би тэг бүр ингээд би шахлаад гэж хэлсэн шүү дээ. Бүр ингээд сүүл рүү уурч өгш. Энэ залуу тэгэхээр Америкчуудын уурыг л хүргээд байгаа юм байна л да. Энэ ямар тэнэг солиотой өвчтөе хар дүүд байтэр гэж одоо хүмүүс тэгэл одоо хайгаад байгаа юм байна. Тэгэд яалтчгүй одоо ийм амар сонин хэрэг Америкийн нэгдсэн улс даяараа бүр ингээд тэргүүлж байгаа трендийг тэргүүлж гэн сони юм. Хоёр хүний хэрүүл. Яг одоо нөгөө түрүүний одоо аплод хийсэн Facebook дээр ийм комент ороод ирсэн байна. За яг энэ үйл явдлыг ингээд те бичлэг хийсэн чинь сайн болжээ. Тэг ингээд чи өөрөө ирүүл одоо нөгөө аюулгүй байгаа чинь эсэм энд байгаа чинь ингээд зөв баяртай байна. Тэгээд ингээд бид нар тийм мэдрэл муутай хүмүүс байдаг гэдгийг харуулсанд баярлалаа гэдэг комент 10,000 лайктай. Зүгээр комент нь 10,000 лайктай. За энэ одоо хоёр хүний хэрүүл бол Америк даяар анхаарлын төвд орсон байна. За өөр нэгэн хүний бас нэр анхаарлын төвд ороод иржээ. Энийг нь илүү ярих хэрэгтэйсэн. Лаура Лумер. За Лаура Лумер гэдэг бол хинт сонсог нэр. Би баг итгэлтэй байна. За Лаура Лумер гэдэг хүний цаана нэгэн хүний ах нуугдаж байгаа. Хэний ах вэ гэдгийг тодруулах нь бүгдээрингийн үүрэг байна. За хэний тийм багтаагаар энийг нь тэгэхээр хэнийх нь тодорхой байна гэдэг. За ингэсэн юм байна. Трамп за Аригийн ах нь за хашмата Аригийн ах нь ингэсэн. Энэ Лаура Лумер гэдэг хүнтэй уулзчаад энэ уулзтынхаа дараахан нэг маш бүр санаанд оромгүй чухал шийдвэр гаргасан. За эхлээд ямар шийдвэр гаргасан бэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ бол одоо маш нарийн стратегийн шинжилгээ хийдэг, геополитикийн судалгаа хийдэг маш том институт нь Америк нэгдсэн улсын. Эннээс 6 том хүнийг нь хаалцсан. 6 том хүнийг нь хаалсан гэж. За тэрэнд нь бол Дэвид Фейт гэдэг одоо хүн байна, Брайан Walsh гэдэг иймэрхүү одоо гүнзгий мэржлэтнүүдээ ингээд халчж л да. За хамгийн гол нь Лаура Лумер энд нөлөөлсөн гэж одоо дүгнээд байх шиг байна. Энэ Deutsche Welle дээр гарсан одоо юуг нь уншиж л да нийтлэлийн. Тэгэхээр Лаура Лумер гэдэг хүн юу хүн юм бэ гэд хүмүүс хайгаад яагаад Трампыг юм шийдвэр гаргаваа гэсэн чинь Лаура Лумер гэдэг бол за хэд барууны үзэлтэй ийм хүн. За дээрэс нь одоо нэгэн төрлийн юу гэж хэлж болно. Conspiracy буюу хуйлтааны одоо онол хуйлын онолч тийм хүн юм байна. За Трамптай бол маш ойр дот юм байна. Одоо энэ 2024 оны ерөнхийлөгчийн сонгуул даяар нь цуг одоо онгоцонд нь цуг нисээд бүх үед нь л хажууд нь цуг явж исэн энэ хүн ийхүү нөлөөлснөөр одоо юугаа яасан хүмүүсийг халсан гэж дүгнсэн байна. За энэ бол бас нөгөө талаар үндэсний аюулгүй байдал бас их юунд одоо шүүмжлэлд үртэд байгаа. Яасан бэ гэхээр Америк нэгдсэн улсын The Atlantic гэдэг одоо энэ сэтгүүлчийг нэгэн болохгүй чат групп руу оруулсан. За энэ чат групп дотроо эднээс яасан бэ гэхээр Хути Йеменд байгаа Хутиг цохилт өгөх мэдээллүүдээ маш нарийн нууц мэдээллүүдээ энэ чат дээр солилцчихсан. За тэгээд ямар ч мэдгүй хүндлэнгийн хүнийг оруулж ирээд ийм зохион байгуулалт муутай замбраагүй ийм зохион байгуулалт байна гэдэг энэ бас асуудалд ороод ирсэн. Үүнтэй холбоотой байж магадгүй гэж тайлбарласан байлаа. За ямар ч гэсэн Лаура Лумер гэдэг бол энэ одоо ийм юм ярьдаг хүн юм байна. Ямар хуйлдны онол гэхээр 9 сарын 11 гэдэг одоо энэ террорист халдлага бол Америкууд дотроосоо хийсэн. Энэ ерөөсөө одоо Аль-Каида ямар нэгэн тим юм бол байхгүй. 9 сарын 11-ийг бол Америкууд дотроосоо хийсэн. Ийм хуйлдны онолыг ингэж бусдад түгэж явдаг энэ хүн Трампын ойрын хүн. За тэгээд ингээд бодлогод нөлөөлөд байна. Энэ одоо ямар учиртай хүнийг хүн юм болоо гэж хүмүүс Лаура Лумер гэдээ хайгаад байна. Тэгэхээр одоо нэг тийм нэг инфлюенсер маягийн те улс төрч инфлюенсер маягийн бүсгүй орж уулзаал тэгэл үндэсний аюулгүй байдлын зөвлөөсөд 6 хүний явуулчихж байгаа юм явуулсан гэж. Ваа, манайх штэ. Танах. Бид чадах юм уу? За.
За дараагийн мэдээлэл рүү Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За манай бүсгүүчүүд ороод ирээрээ. За. Зарлаж ирж байгаа л тий. За Роберт Ирвин гэдэг одоо энэ жил 21 настай байна уу. За залуу Австралида нилээд алдартай Bonds гэдэг нэртэй дотор хувцсны сурчлагаанд орсон. Гэтэ дотор хувцсны сурчлагаанд орсон гэхээр бид нар чинь нэгдээ ингээд нэг тийм одоо дотор өмдтөгөө ингээл нүцгэн ингээл нэг яраасан ярзаасан булчинтай залуучууд төсөөлдөн штэ. Энэ залуу арай онцгой, арай өөрөөр орж ирсэн заяа. За одоо удахгүй зургийг найруулагчгаар харах бах. За яагаад гисэн чинь заяа. За Роберт Ирвин бол би түрүүн хэлсэнчлэн Австрали даяараа материйн ангууч гэдгээрээ алдартай Стив Ирвин гэдэг одоо нэг яснаа нэг тийм одоо амтныг ингээд судалдаг, амтны талаар ингээд нэвтрүүлэг хийдэг нэг тим төрлийн нэг тим алдартай хүмүүс байдэн штэ. Тим хүн баггүй юу? За Стив Ирвин болохоор ингээд ганц ингээд матраас илүүгээр ингээд бүх төрлийн амтнтай их ойрхон ажилладаг тий. Тэгээ ингээд амтныг таниулдаг. Австралич ядгаад нөгөө янз бүрийн тийм гайхалтай зэрлэг амттаараа алдартай ТV-ийг хичээлхүү. За Стив Ирвин болохоор 2006 онд Stingray буюу одоо нэг тийм далай нэг тийм дөрвөлжиндөө нэг тийм далбгар загсанд хатгуулаад амиа алдсан. Тухайн үед нь заяа Stingray гэдэг загсанд хүн ингэж хатгуулж амиа алдж байгаа ингээд одоо бичлэгтэр бичигдсэн анхны тохиолдол болоо дэлхийд даяараа гашуудж исэн юм байна. Би аавын хайгаад үсч чи харж исэн юм байна. Энэ матар завтартаа л ерөөсөө ноцтол бэждэг айхгүй бүр ингээд яваад байдаг. Өөргөө бас янз амтнд хазуулаад яваад байдаг лөө. Тэг ерөнхийдөө л нэг тийм одоо ингээл амтнтай ойрхон байх нь ерөөсөө айдас биш мшгээл тэгдэг байсан. За тэгсэн чинь одоо 21 настай мэдээж ингээд Стив Ирвиний хүүхэд болохоор эн чинь бүр үнэхээр алдартай байсан. Тэг би нэг 2-3 жилийн өмнө амтны хүрээлэнгийн зүгээр л ингээ энгийн ажилтан энэ залуу. Тэгсэн чинь нөгөө ингээд бүр ингээд энгийн ажилтан хэрнээ айгүй од болцсон заяа. Охтууд Роберт гэж орилоод бичлэг хийгээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөх нь яасан бэ гэсэн чинь утсаа өгөөч гэсэн чинь нөгөөх нь өгчөөд явж итэрсэн. Айгүй хөөх нөгөө од гэдгийг мэдэрсэн. За одоо энэ хардаа ийм онцгой зураг авахулчаад байгаа байхгүй юу. Ямар зураг вэ гэхээр одоо тийм энэ игуана юу гөрүүлтэй, могоотой тэгсэн могоо ингээд тэврээтэй, могоо хүзэн дээр яатсан гөрүүлээ тэвэрсэн ийм зураг авахуулангуудаа энэ дотор хувцас сурчлагын тоглосон гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд австралчуудын үед Стив Ирвиний хүүхэд одоо 90 цент одоо 90 өсөж одоо эскиз үнжээ гэж ингэж мэдээлээд за тэгээд энэ мэдээж ингээд хагас нүцгэн байгаа зургийг хайгаад тэгээд тренд дээр орж ирсэн юм. За тэгсэн чинь айгүй хөөрхөө эндээс ингэж асууж л тээ. За чи ингээд те аав шиг ингээд тийм амтантай их ингээд ноцолдож өсөж байгаа өссөн тийм үү. Чамд ингээд матартай ноцолдох нүцгэн хагас нүцгэн зураг авах хоёр аль нь хэцүү байсан бэ гэсэн чинь маш ойлгомжтой. Хагас нүцгэн зураг авах. Матартаа би нүдээ анаач ноцолдно гэдэг хариулт өгсөн зэ. Ямар ч те яаж матартаа ноцолдоцгоо гэдэг те. Хэмэдгүй одоо тэгэл матартаа бол ноцолтоо л тэгэл болд юм байгаас. Тэгээд өөрөө ингээд нөгөө нэг би одоо тэг бүхэл бүтэн манай Bonds гэдэг энэ брэнд болохоор Австралида үнэхээр алдартай. Надад санал тавингууд нь би ерөөсөө ямар ч ингээд бодно гэсэн бодох шаардлагагүй шууд зөвшөөрсөн. Тэгээд би Bonds-ыг төлөөлж би зураг авахулж байгаа бол миний хувьд ингээд те Австрали гэдэг ингээд нэрийг авч явж байгаа болохоор би маш их нүүрс усаа хассан. Маш их дасгал хийсэн. Тэгээд нэг ясандаа нөгөө яриаж байгаа зураг авахулсаа гэж ингэж ярьсан байлээ. Тэрний 6 юм баг 8 ард ингээд яг барьсан байж байгаа харсан уу сая? Яг аав шиг сонирхолтой юм байна тий. Аврагдав матартаа зүгээр айхгүй зүгээр ноцолтол хийж идэг. Харин тийм. За энэ чинь одоо Америкийн нэгдсэн улсад Австрали залуу Америкийн нэгдсэн улсад бүр тэргүүлээд одоо бүр 14 цагийн өмнөөс тэргүүлээд одоо бол 4-т орж байгаа дэвшлээд яваад байгаа юм байна шүү дээ. За дараагийн мэдээлэл рүү бүгд орцгоё. Дараагийн сонгосон мэдээлэл бол астероид гэдэг хайлт. За сүүлд тод гэдэг хайлт Америк Их Британд 2-т орсон байлээ. За энэ нөгөө түрүүчийн дугааруудаараа ярьсанд 2024 YR4 гэдэг нэг юм солир байна. Энэ солир одоо дэлхийг 2028 онд мөргөж магадгүй. За энэ одоо 32 онд юм байна. За 3.1% одоо магадaltaгаар мөрөх гээд байна гэдэг энэ солиртой холбоотой мэдээлэл шинжлэгдсэн байна. За энэ ч бас олон хүмүүсийг хямраас нь л юм шиг байна л да. Нээрээ солир мөрөгчүүл яана. Нүдэн дээр 2 хувьтайчс 3 болчоо. За өнгөрсөн хийсэн. За лааш үдэнзээ цогцолыг. Хүмүүс лааш үдэнзээ цогцолыг. Эсвэл зүгээр хүмүүс дэлхийн сүнхийг бас их одоо тийм хүлээд юм. Дэлхийн сүнчүүл одоо илүү дутаа ажилтаа жаахгүй сайхан угаал босгоч ярьчиг гэдэг одоо тийм хүмүүс ингэдэг шүү дээ нөгөө хүн юунд идэхийг хүссэн түүндээ итгэдэг гэдэг. Тэгэд магадгүй яршиг зүгээр ингээд дэлхийн сүнчс гэж боддог хүмүүс байдаг юм уу? Ямар ч гэсэн энэ солирыг л хүмүүс их сонирхол энэ мөрөх гэнүү яах нү гэд хайгаад байгаа юм байна. За тэгээд энэ одоо хүсэл нь гэх юм уу унтарсан. Энэ солир
мөрөх магадл 1.1% болсон гэдэг. Оо за шүүд тий. Мэдгүй зарим хүмүүс дургүй юм шүү. Тэг ууг нь ингээ ертөнцийн төгсгийг хамт үзчихэл гоё ихгүй. Ойоо яг чи дургүй хүн чийл юм биш тий юу. Зүгээр яг тийм дотоод хүнээ хүмүүсгээ яриад. Скул зүгээр өөдөд гэж болох уу? Дэлхийд ингээ амар өдөртэй болох нэг мөрөгч болохоос сонирхолтой ч юм уу гэдэг. Тэг тоосон шүү энэ. Ахаад хэдэн жил чамаагүй амьд юмар олох надад сайхан л мэдээ. Сүүлд нөгөө юм би Don't Look Up гэдэг нэг кино, Netflix-ийн кино байдаг юм байлээ. Тэр киног нөхөж үзээ. Leonardo DiCaprio тоглоо. Leonardo DiCaprio би тийм киноны хаагур өнгөрсөн гэмээр. Тэр нөгөө Jennifer Lawrence, Leonardo DiCaprio зүгээр ингээ супер одоо тоглосон. Тэр киноны зохиол ерөнхийдөө юм бас яг модтой солиртой холбоотой. Гэхдээ тэр одоо солирыг эрдэмтэд олж нээсэн чинь хинч тоодгүй, итгэдэггүй. Тэгээд тэр солир мөрөх гээд байна гэдгийг хэлээд нэг ойлгодог тийм институтууд байхгүй. Улс төр ямар тэнэг болсон бэ? Ер нь сошиал медиа яаж ажил явдаг болсон бэ гэдэг нэг тийм тухай гаргадаг кино. Тэгээд мөргсөн үү? Тэр кинонд дэр үү? Тэр кинонд дэр мөрөгдөг штэ. Мөрөгдөг юм уу? А тэгээд сүрдэг. Тэгээд ер нь бол ингээд яг үнэхээр мөрөхөөр байсан ч дэлхий магадгүй ийм одоо энийг хүлээж ойлгоод солир мөрөх нүггүй юу гэдэг энэ тухай судалдаг мэддэг хүмүүс байхгүй болсон юм байна гэсэн тийм утгатай кино одоо нийлхэд нэг жоохон нэг тийм шүүмжлэнгүй хандсан. Тийм саркастик гэж ярьдаг шүү дээ. Хошин маягийн тийм кино. За энийг бол нөгөө алдарт одоо сүүлийн шинжлэх ухаанч одоо түгээн дэлгэрүүлэгч соён гэрүүлэгч гэж нэрлэдэг байгаа. Супер одоо Нил Деграсс Тайсон бол баг одоо юу юм биш үү? Баримтат кино юм шүү. Хэлсэн байсан. За тэгэхээр энэ солир хамгийн гол нь яасан бэ гэхээр энэ солирын зургийг бүгдээр авч чадсан. NASA энэ солирын зургийг хэд улаан туяаны одоо технологийн тусламжтайгаар аваад за ямар ч хэлсэн энэ одоо солирын одоо мөргөх магадлал нь багассаар явж байгаа. 1.1 гэж одоо бас NASA үздсэн байна лээ. Тэгэхээр санаа зовох хэрэггүй. Гэхдээ бид нар дэлхийд дээр бол хаяа бол солир жишээ нь ундаг. Дүнгүск гэдэг солир 1908 онд унжсэн. За тэр үедээ хот дээр унсан бол үнэхээр аимшигтай болох байсан. Гэхдээ тэр үеийн юунуудыг л одоо ой модд их л тэгшилсэн юм байлээ. 2012 онд л дэлхийс үнэн гэхэд чи юу хийжсэн нэг би асуумар санагдлаа л та. Яа бид тэр тухай хамаагүй мэдээлэл эфирээр ярьж болохгүй байна. Яг бүр хамаг ажиллаа хийцээ явчихсан. Нэг зүнх хөвчиг. Дэлхийс үнэн сүнчээсэй гэж хэлчихсэн юм болоо. Мэдсэн юм аа. За хамтран ажиллагчаа танилцуулаад эргээд орцгоё. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ өдөр бүр бэлэгтээ сэгсрээд аваарай Mobicom хамтран ажиллаж байна. За Mobicom-ийн хэрэглэгч сонсогчдод гоё мэдээ дуулгая. Тэгэхээр шинжлэлийн үеэр утсаа сэгсрээд баахан бэлэг аваад исэн сэгсрээд ав урамшуулал дахиад эхэлчихжээ. Тэгэхээр Mobicom-ийн зүгээс хэрэглэгчдээ өдөр бүр нэг удаа үнэгүй сэгсрэх эрхийг бэлгэлж байгаа. Та нар маань өдөр тутмын хэрэглээ болох нэгж дата авах багцаа ахиулах шинэ дугаар авах бүрдээ сэгсрэх эрхээ нэмж маш олон бэлгийн эзэн болох боломжтой болжээ. За тэгэхээр яг одоо Mobicom app-ийнхаа сэгсрээд ав баннер байгаа. Та Mobicom app-аа татаж авах бол Mobicom app-ыг татаад авчихаа. За тэгээд сэгсрээд ав гэсэн баннер байгаа. За энэ дээр дарангууд сэгсрэн. За тэгээд ингэснээр өнөөдрийнхөө бэлгийг та авах боломжтой. Магадгүй одоо тэгээ нэг сэгсрэнгүүт 1 гигабайт дата ч юм уу тэгэл бэлэг ороод ирэх юм те. Тийм байна. Тэгэхээр өдөр тутмын хэрэглээ болох нэгж дата авах, багцаа ахиулах, шинэ дугаар авах бүрдээ сэгсрэх хэрэг танд өгнө. Өдөр болгон бас танд нэг хэрэг өгнө. За энэ хүү сэгсрэх болгондоо бэлгийн эзэн болох боломжтой шүү. Тэгэхээр Mobicom татаад аваарай. 22 гэдэг дугаараас та дэлгэрэнгүй мэдээллийг авна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ сэгсрээд ав. Ураатай Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. Зэ Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдв над руу орж ирнэ. За дараагийн сэдв маань Өмнөд Солонгост яг одоо тренд дээр тэргүүлээ. За англи хэлтэй орнуудад Юнсукёл гэдэг одоо нөгөө алдарт ерөнхийлөгчийн нэрээр тренд дээр ороод ирсэн байна. За тэгэхээр Юнсукёлын хувьд болохоор за бид нар бол мэдж байгаа хойлоо Юнсукёлын талаар нэлээд ирсэн те. Ер нь л их олон орж ирсэн шүү те. Би эхлээд нэрийг хэлж чаддгүйсэн чи одоо хэлээс орцсон байна. Бараг агаа өдрөөж гэж байна шүү. Ер нь ингээд олон удаа яриад ахрах л ах болчт юм шүү. Бараг л ах болсон доо. Үгүй би зүгээр би хамгийн супер хамгийн хурцуудын лахаа болох. Хурцын шалгуур тэнцэхгүй лахаа болохгүй шүү дээ. За тэгэхээр Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх өнөөдөр буюу Баасан гарагт одоо энэ улсын ерөнхийлөгч Юнсукёлыг цэргийн дэглэм зарласантай холбоотой хэргийн улмаас огцруулах хэсгээ шийдвэр гарганаа. Тэгэхээр шийдвэр орон нутгийн цагаас 11 цагаас зарлагдана. Тэгэхээр энэтэй холбоотой өчтөрөөс нөгөө
Монголын хэвлэл мэдээллийн сайтуудаар мэдээлэл явуулсан л да. Ямар мэдээлэл вэ гэхээр гадаад харилцааны яамнаас мэдээлэл гаргасан. Тэгэхээр бүгд найрамдах Солонгос улсад өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан одоо өнөөдөр те баасан гарагт томоохон хот суурин газруудад чагсаалт цуглаа итвчиж магадгүй. Ялангуяа Сөүл хотын төв хэсэг Шичон, Юнсан дүүрэгт олон нийтийг хамарсан чагсаалт цуглааны ойр орчмоор манай иргэд зорчихгүй байх гадуур зайлшгүй гарах тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг гадаад харилцааны яамнаас элчин сайдын одоо Солонгост байгаа элчин сайдын яамнаас зөвлөсөн байлээ. Тэгэхээр Юн Сүкёлийн хувьд одоо 12 сарын 14-нд юу яасан? Импичмент хийгднэ гэх те. За тэгээд баримтлахын ажиллагаа чинь 1 сард өрнөө. 1 сарын сүүлээр баримтлалаа да баг. Тий. Тэгсэн санаж. Тий, нилээ удаа эргэлэгчийн ордондоо бүгээд. За тэгээд бүгдийн хоорондоо тий нөгөө хамгаалагчтайгаа янз бүрийн юм яриа те. Та нар одоо тий буугаар зүсгэлж чадахгүй шүү дээ. Өмнө Солонгост галцсан хориотой болохоор. Тэнгүүд хутгаар зэвсгэл. Наад стекийнхаа утгыг бариад ингээд өөрийгөө хамгаалч гэх юм. Намайг хамгаал гэх мэтэр иймэрхүү мэдээлэл хийж байна гэдэг ийм шар мэдээлэл ингээд цацагдаад байгаа тухай бид хоёр бол мэдээлэл нь хүргэжсэн. Тэгэхээр өнөөдөр болохоор ялтчгүй одоо Юн Сүкёл өнгөрсөн оны сүүлээр эх орондоо цэргийн дэглэм тогтоох шийдвэр гаргаа. За тэг хэдхэн цагийн дараа парламентын гишүүд нь яг энэ шийдвэрийг нь бол цуцалж исэн. За Юн Сүкёлыг болохоор цэргийн дэглэм онцгой байдлын дэглэм тогтоох яг энэ шийдвэрийг болохоор өөрийгөө буюу арьсаа хамгаалах одоо үүднээс гаргасан гэж буруутгахчихсан өнцөг бол нилээд байсан. Ялангуяа одоо өөрөө энэ чинь ардын хүч гэдэг намын гишүүн байсан маань ерөнхийлөгч болохоос өмнө. Тэгэхээр яг энэ ардын хүч намын одоо дараагийн сөрөг хүчин буюу одоо яг засагт байгаа парламентод дийлэх байгаа намынхан болохоор Юн Сүкёлыг болохоор арьсаа хамгаалахын тулд яг юм цэргийн дэглэм буюу эх орондоо 50 цагт инхийн цагт юм уу онц байдал зарласан гэж буруутгаад байсан. Тэгвэл одоо ингээд Юн Сүкёлыг одоо өнөөдөр ингээд 11 цаг шийдвэр гарснаар хэрвээ хуульч өртсөн гэж үзвэл албан тушаалаас нь огцруулаад 60 хоногийн дотор ерөнхийлөгчийг ээлжид бос сонгуулийг зохион байгуулна гэж байгаа. Энэ тэгэхээр одоо ямар ч шийдвэр гарсан байсан мөргөлдөөн эсвэл ямар нэгэн жигсаал зүглэн болж магадгүй. Ялангуяа Юн Сүкёлыг дэмжиж байгаа хүмүүс бол хэрвээ түүнийг эсрэг шийдвэр гаргавал жигсаал зүглэн зохион байгуулагдах магадлал маш өндөр юм байна те. За тэгэхээр бас Солонгост бол монголчууд олноороо байгаа. Та бүхэн хэрвээ сонсож байгаа бол бас ойр дотны хүмүүс сонсоогүй гэж магадгүй. Хэлчихэд илүүдгүй юм байна. Ердөө одоо 1 цагийн дараа энэ шийдвэр тодорхой болох нэ. Ер нь бол яг энэ үндсэн хуулийн шүүхэн одоо тийм үү ерөнхийлөгчийн импичмент хийх буюу одоо ингээ бүрэн эрхийг ингээ хурааж авахын шийдвэрээ 38 хоногийн дараа зарлаж байгаа нь энэ улсын түүхэнд ерөнхийлөгчийг огцруулахтай холбоотой хамгийн урт шүүх ажиллагаанд тооцогдож байгаа юм байна. Яагаад тэгэхээр энэний өмнө Пак Кёнхийг жишээ нь 11 өдрийн дотор зарлаад огцруулжсэн. Тэрний нэлээд өмнө Рүү Мюнхен ч одоо баг 90 оны ерөнхийлөгч лөө 14 хоногийн дотор бас огцруулжсэн. Тэгэхээр ингээд ер нь бол маш асар хурдан шийддэг юм дээр Юн Сүкёл дээр яагаад ч 38 хоног болсон. За тэнгууд магадгүй ингээд барууны хөвлөдөр бичээд байгаагаар Юн Сүкёлыг тийм үү за эх орныхоо тэ өөрийнхөө ингээд арьсыг хамгаалах гад иймэрхүү шийдвэр гаргасан энэ үл тийм болохгүй бүтггүй за бүр архичин гэдэг мэдээлэл цацагдсан шүү дээ. Тийм ингээд цацагдаад байгаа боловч дотооддоо энэ хүнийг дэмждэг асар олон тооны хүмүүс байдаг болохоор ямар нэгэн байдлаар одоо энэ шийдвэр яаж ч гарсан чагсаалцуулан болох магадлал маш өндөр байна гэдэг мэдээллийг за би энэ ямар сайтаас хараад сууж байна ZDNet.co.kr гэдэг одоо Солонгосын өөрийнх нь сайтаас хараад сууж байна л та. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Bianca Censori гэдэг хайлт 17 цагийн өмнөөс Америк нэгдсэн улс даяар тэр одоо трендлж эхэлсэн байна. За Bianca Censori гэдэг хайлтыг нэрийг бол баг бүгд таньдаг болж байгаа. Бас нэг хідэн хүний ойролцоо сэдвүүд дотроо л эргээд байгаа юм шиг мэдрэмж бараг төрж штэ. Bianca Censori Kanye West-ийн найз охин. За энэ бол Grammy дээр очиод баг нүцгэн шахуу одоо очиод зураг авахулснаар одоо бүүн сенсац болж исэн. Хоёлаа яриад би яриад чи уулга алдсан. Тийм. Bianca Censori гэдэг одоо энэ үзэсгэлэнтэй бүсгүй Kanye West энэ хоёр салах тухай яриа гарч исэн. За тэрэн дээр бол Kanye West бүр ингэж хэлсэн байсан. Bianca Censori намайг баг гэрлүүлэх гэж оролцсон. Гэрлүүлэх гэж шахсан оролцсон тухай одоо тэрнээс нь болоо салж гинэ гэсэн тухай тийм яриа явж исэн. За тэгээд тэр нь үний юм шиг байна. Ягаад гэхээр энэ одоо Bianca Censoriтой холбоотой нийтлэлийг за би хаана энэ page6.com гэдэг ийм сайтаас одоо бид хоёр мэдээллийг хүргэн. Bianca Censori Kanye West-тэй салах нь тодорхой болсны дараа Kim Kardashian. За энэ Kim Kardashian гэдэг бол Kanye West-ийн хуучин ихнэр энэ чинь хоорондоо хүүхэдтэй. Bianca Censori түүний дараа байсан найз охин. Kim Kardashian Bianca Censoriтой холбоо барих гэж оролцсон юм байна.
За энэ одоо Ким Кардашиан Kanye West юм бол салсан эксүүдийг үү? Тий, хоорондоо ингэж холбоо ярих гэж оролж ийн гэхээр одоо юу гэдэг бол утсаар ингэж залгаснаа салсан чин баяр хүргэж маш зөв шийдвэр гаргасан байдаг. Мэдгүй юу гэж хэлсэн. За ямар ч үсэн ингэсэн Ким Кардашиан Бьянка сенсороо уулзч чадаагүй гинэ. Утсаар ирч чадаагүй. Утсыг аваагүй гин. Бьянка түүнийг тоогоогүй. Гэхдээ хэрвээ тэр би түүнд ямар нэгэн байдлаар хэрэгтэй бол би энд байгаа шүү гэж Ким Кардашиан хэлсэн юм байна. За тэгэхээр Ким Кардашиан одоо Бьянка сенсорыг сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа. За хуучин нөхөр одоо энэ чинь Kanye West буюу хуучин нөхөртэй нийтлэлийн харилцаа нь өшөө эвгүй болцсон. Энэ нөгөө ялангуяа Kanye West чинь Twitter-ээр бөөн одоо эрүүл үгүүн мэддэхгүй баахан одоо олон твит постууд бичсэн. Үүнээс нь болоод за хүүхдүүдтэй санаа зовоод Ким Кардашиан одоо Kanye Westтэй бүр харилцах боломжгүй болчлоо гэж хэлсэн. За энэ ч гэсэн бас түүний одоо Kanye West-ийн Twitter дээр бичсэн зүйлс нь Бьянкаг ч гэсэн сэтгэлийн их шаналгасан зоосон тухай өөрийнхөө дуун дээр хүртэл бүр Kanye West оруулсан байт юм бэлээ. Panic attack буюу бүр ингэ самбраад яана гэд тийм байдалтай байсан ингэ дуун дээр оруулсан. За энэ одоо тэгэхээр Бьянка сенсорид дэмжлэг болох гээд хуучин эксүүд нь хүчээ нэгтгэх гэж байж магадгүй. Kanye West-ийн эсрэг те. Өөрийнх нь эксүүд нь хоорондоо юм сайн байгаад хамт сууж байгаа муулал ямар байдаг болоо гэж зүгээр бодогдлоо. Юу одоо энэ Бьянка сенсорогоос өмнө Julia Fox гэдэг бүсгүйтэй үерхэд одоо би монголчууд үерхэн гэж ярьдаг л та эднэр чинь нөгөө болцно гэж яриад байдаг. За тэгээд хэсэг ингээд нөгөө алдарт нөгөө нэг чинь нөгөө дэрэгдээ байгаа эмгтэйгээ өөрөө хувцалдаг гэдгээр алдартай штэ. Мэдрэл хувцсан өмсүүлэлцээ. Тэгээд Julia Fox тий. Тэр ер нь л нүцгэн л яваад ах шиг байгаа ажид байгаа. Яг би нэг хувцсыг аягүй тод санаж нэг ийм юу өмссөн. Бүтэн ингээд би эндээ нэг тийм джинсэн гутал өмссөн юм шиг тийм ч. Яг хөл хэсэг нэг гутлын үзүүр тэгснэ ингээд би ингээд нөгөө инээ хүртэл ингээд гутлын төрөө шиг тийм хувцс өмссөн хувцастай явжсэн. За тэгээд Julia Fox-ийн хувьд ингээд яг ямар мэдээлэл ингээд өмнө ингээд заа энэ оны ихээр байна уу? Магадгүй тэр Грэммигийн дараа хийсэн баха. Кенетэй байсан тэр хугацаа бол миний хувьд амьдралын ингээд айгу тийм хар тарсан өдрүүд байсан тий. Яагаад тэгэхээр ингээд би өөрийнхөө амьсгална гэж юу гэдэг би мартчихсан байсан. Тэгэхээр ингээд нөгөө Kanye ингээд яалч юм нэг тийм бүх юм заагаад хянаж ингээд нөгөө нөлөөлдөг гэдг нь ингээд тэр Julia Fox хэлжсэн. Адсан чинь Beyonce сенсороо чинь өөрөө бүр нэлээд өндөр боловсралтай. Мельбурний их сургуулийг төгссөн те архитектор мэргэжилтэй ийм бүсгүй энэ жил ч одоо 30 настай байлуу те 30 настай байна. 30 настай. За тэгсэн чинь ингээд хүмүүсийн хувьд болохоор энэ өндөр боловсралтай те энэ чинь ингээд бид нэр хараад байгаа шиг тэнэг хүн огт биш. Тийм үү. Яагаад энэ ингээд тийм мэдрэл муутай үнтэй зүг байгаад байгаа юм бэ гэсэн иймэрхүү юмуд би зөндөө унсан л та. Би мэдрэл муутай гэж хэлээгүй шүү. Зүгээр тэр битсэн үнд гэж юм уу. Битсэн үний юу шүү. Тэрээс би ч одоо Kanye-г ч одоо шүтэж явдаг хүн шүү дээ. Зэдэн цэцэг маань Бьянка зүүн Европ гаралтай билүү гэсэн маань Австралид байдаг Итали гаралтай гэж би ойлгосон. За энэхүү одоо Ким Кардашиан бол 44 настай. Тэгээд сенсор 30 настай. Энэхүү одоо түүнд дэмжлэг болох годлог нь оролдоод байгаа юм байна. Найруулагч нэг Julia Fox-ийн нөхчөж чи хардаа одоо тэр нөгөө хөхөмхөн ингээд нэг шүмбийсэн джинс хувцастай явж байгаа. Пина хувц гэдэг үлээ те энэ шин. Тэгэл ер нь бол Бьянка тэгээд одоо тэр Грэмми дээр хувцаа тайлдаг бол бас л их зөрөгтэй үйлдэл хийсэн те яа. Тэгэхдээ тэр яалтчгүй бичлэг дээр бол ингээд самдарсан тухгүй байгаа нь бол надад л тэгж санагдсан л да. Ерөөсө хүчээр одоо хажууд нь Kanye West л одоо хувцаа тайл гэж шаардж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. Тэр баг юу үнэн болж таарсан юм шүү. Мэдрэмж. Тэгэхээр яг тун удахгүй энэ хоёр инхүү салгаж байгаа юм байна. Салж байгаа юм байна. Kanye танаа ах биш билүү гинэ. Мөн. Хамгийн мөн. Хамгийн мөн. За энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэгтээ Jameson брэнд гэр бүлийн гишүүн бүрдүүрээ хамтран ажиллаж байна. За мөн өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтээ сэгсрээд аваарай Mobicom хамтран ажиллаж байна. Ажиллаа. За та сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.